За маргааш буюу 4-р сарын 16-нд үндсэн хуулийн цэцгийн дунд суудлын хуралдаан болж за ерөнхийлөгч Баттулга дахин нэр дэвших эсэх нь одоо үндсэн хуулийн зөрчиж байгаа юм а гэсэн агуулга бүхий иргэдийн гаргасан гомдлыг шийдвэрлэх юм. За иргэн Бата, Дорж хаант, Мөнх сайхан, Үүр цайх гэсэн дөрвөн иргэн үндсэн хуулийн цэцэд за одоогийн ерөнхийлөгч Баттулга дахин нэр дэвших нь одоо үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж байгаамаа гэсэн агуулга бүхий мэдээллийг гаргасан байгаа. За энэхүү одоо мэдээлэл гомдолтой холбоотойгоор үндсэн хуулийн цэцдэр багц суудлын хуралдаан болсон эсэх, за багц суудлын хуралдааны шийдвэр хүчин төгөлдөр эсэх, за мөн одоо үндсэн хуулийн цэцгийн гишүүдийн томилгооны асуудлаар бас олон маргаан дагуулад байгаа. За бид өрөг хилцүүлгээрээ өчигдөр үндсэн хуулийн цэц хараат бус ажиллаж чадаж байгаа юу эсэх талаар бас хуульчдын дунд хилцүүлгийг өрнүүлсэн. За хилцүүлгийн явцад мэдээлэл гаргасан иргэн Үүр цайх. За өмнө болсон багц суудлын хуралдаанд мэдээлэл гаргасан дөрвөн иргэнийг оролцуулаагүй тухай мэдээллийг өгч байсан. Тэгвэл маргааш болох үндсэн хуулийн цэцгийн дунд суудлын хуралдаанд гомдол гаргасан дөрвөн иргэнийг оролцуулах эсэх талаар яг одоо эдгээр дөрвөн иргэнтэй холбогдож тодруулъя. Байна. Сайн байна уу Мөнх сайхан хулжаа? Сайн байна уу. Сайн. За маргааш цэц дээрх дунд суудлын хуралдаан 9:30-аас болох юм байна шүү дээ. Тий, та оролцох уу? Одоо харин очт юм уу гэж бодож байна. Одоо яаж очих вэ гайхал. Тэгээ ер нь бол одоо журмаараа оролцох ёстой үстэй тий? Тэгээ оролцох эрхтэй л дээ оролцох гэж байна. Сайн байна уу та? Өрөг эмээний сэтгүүлч байна. Болорч юмэг. Маргааш үндсэн хуулийн цэцдэр та бүхний гаргасан мэдээллийн дагуу дунд суудлын хуралдаан болно. 9:30-аас тийм ээ. Та хуралдаан оролцох уу? Та нарыг оролцуулна шүү. За маргаашийн хуралдаанд би оролцохгүй байгаа да. Оролцох гараг болсон байгаа да. Та юу? Гараг болсон. Таныг оролцуулахгүй гэсэн үү? Та өөрөө оролцож чадхааргүй болчих уу? Би вишлэн оролцох юм хүсэлтэй байгаа юм. Тэгээд одоо харамсалтай нь бол өнөөдөр гинт манай байрны офцонд хавьд гараад тэгээд зэвсэгтэй тохиолдол гараад ингээд одоо ямар ч байсан оролцох боломжгүй болчиход байгаа юм. Тэгэхээр одоо та оролцохгүй гэхээр яах вэ? Та орондоо хүн оруулна гэсэн үг үү? Яана гэсэн үг вэ? Юу байгаа? Би үндсэн хуулийн цэцэг бол хүсэлтэй өгсөн. Одоо энэ 2021 оны 4 сарын 16-ны өдрийн 9 цаг 30 минут зарлагдсан энэ дунд суудлын хуралдаанд бол тэр би одоо энэ ковид буюу одоо энэ цар тахлын улмаас одоо шүүх хуралдаанд бичлэн оролцох боломжгүй болчихлоо гэдэг. Тэгээд ийм учраас энэ шүүх хуралдаанд оролцох энэ боломжийг хангаж өгнө гэдэг хуралдааныг хойшлуулж өгнө гэдэг хүсэлтэй гаргасан. Миний бас хоёр өмгөөлөгч бас энэ шүүх хуралдааныг одоо хойшлуулж өгнө гэдэг бас хүсэлтүүдээ гаргасан байгаа. Тэгэхээр хойшлуулж өгнө гэж хүсэл гаргацсан байгаа гэсэн үг юм уу те? Тий, хойшлуулад өгнө гэдэг хүсэлтэй одоо гаргацсан. Сайн байна уу та? Сайн байна уу. За. Маргааш дунд суудлын хуралдаан 9:30-аас болох ч юм байна те? Тийм гэсэн. Тий, та оролцох уу? Оролцсон да. За одоо энэ удаагийнхт бол мэдээлэл гаргасан дөрвөн иргэн дөрвөлөө оролцоо те? Тийм ч дунд суудлын хуралдаан болохоор заавал оролцуулах хэрэгтэй. Маргааш одоо та нарын өгсөн мэдээллийн дагуу үндсэн хуулийн цэцгийн дунд суудлын хуралдаан 9:30-аас эхлэх юм байна те? Тийм дээ. Тий, тэрэн дээр та оролцох уу? Оролцсон шүү дээ. Ямар ч хэсэн чинь үндсэн хуулийн цэцгийн үндсэн хуулийн шүүхийн байгууллага шүү дээ. Тэгээд нэг талаас нь хэмжлэлтэй мэдээлэл гаргаж байгаад нөгөө талынхан бэлцүүлээд ярих байлгүй дээ. За бид сая үндсэн хуулийн цэцдэр ерөнхийлөгч Баттулга дахин нэр дэвших нь шинэ үндсэн хуулийг зөрчиж байгаа агуулга бүхий мэдээллийг үндсэн хуулийн цэцэд гомдол мэдээлэл болгож гаргасан дөрвөн иргэнтэй уцаараа холбогдож маргааш болох үндсэн хуулийн цэцгийн дунд суудлын хуралдаанд оролцох хэсэг талаар тодрууллаа. За иргэн Мөнх сайхан, Дорж хаанд, Үүр цайх гурван иргэний хувьд бол маргаашийн дунд суудлын хуралдаанд оролцсноо гэсэн мэдээллийг өглөө. Харин мэдээлэл гаргасан иргэн Бата за амьдарч байгаа байранд нь COVID-19-ийн халдвар гарсан болохоор одоо тусгаарлалтанд орчихсон учраас маргаашийн дунд суудлын хуралдааныг хойшлуулж өгөх хүсэлтийг хоёр өмгөөлөгчийн хамт тавьчихсан байгаа юм байна.